Монгол Улсын сонгуулийн ерөнхий хороо үзүүлж байна. Сонгуулийн тогтолцоо. Монгол Улсын хурлын 2024 оны ээлжид сонгуулийг мажоритар болон пропорционал тогтолцоог хослуулж явуулахаар шийдвэрлэсэн. Монгол Улсын хурлын сонгуулийн тойрог нь 5 бүсд хамаарах бөгөөд орон нутагт 7, Улаанбаатарт 6, нийт 13 тойрог байхаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл сонгогч Улсын хурлын 126 гишүүний 78-ыг мажоритар буюу олонхийг төлөөлөх аргаар сонгоно. Олонхын тогтолцооны хувьд тухайн тойрогт ноогдох мандатын тооноос шалтгаалж сонгогч сонголтоо хийн. Жишээ нь говь сүмбэр, дорн говь, дунд говь, өмнө говь аймагуд нь төвийн бүсэд хамаарах 7 дугаар тойрог юм. 7 дугаар тойрог нь 7 мандаттай бөгөөд энэ тойргийн сонгогч нь дэмжиж буй 7 нэр дэвшигчийн өмнөх 100 дүрсийг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү эсвэл дутуу санал тэмдэглэвэл таны санал хүчингүй болно. Хэрв мандатын тооноос дутуу санал тэмдэглэснээс шалтгаалan таны саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж уншаагүй бол тухайн саналын хуудас дээрээ мандатын тоотой тэнцүү тооны саналаа дүүргэн будаж гүйцэн саналаа тэмдэглэнэ. Харин 48 гишүүнийг пропорционал буюу хувь тэнцвүүлэн төлөөлөх аргаар сонгоно. Сонгуулийн энэхүү тогтолцооны онцлог нь Монгол улс бүхэлдээ нэг тойрогт хамаарах бөгөөд сонгогч өөрийн дэмжиж буй зөвхөн нэг нам эвслийн өмнөх 100 дүрсийг дүүргэн будаж тэмдэглэнэ. Нам эвсэлд саналаа өгсөн нийт сонгогчоос хуульд заасан босго хувийн санал авсан бол тухайн авсан саналд нь үндэслэн суудал хуваарлах боломжтой болох юм.